Jet олон улсын сургуулийн сурагчид Jet Spring Festival 2026 хаврын тайлан тоглолтоо илээ. Мөн сурагчид уран зургийн хандивын үзэсгэлэнгээ 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. Jet олон улсын сургууль нь сурагчдынхаа авьяас чадварыг нээж хөгжүүлэх зорилгоор хичээлээс гадуурх нэмэлт хөтөлбөр дугуулангуудыг насны онцлог тохируулан системтэйгээр хичээллүүлдэг. Ингэхдээ бага ангид хичээлдэг дугуулангууд нь хүүхэд өөрийн сонирхол, хоббиг таних мэдэх, авьяасаа нээх, цаашид гүнзгийрүүлэн судлах чиглэлээ тодорхойлоход чиглэдэг. Харин дунд дахлах ангийн сурагчид өөрсдийн сонгосон чиглэлээрээ илүү мэрэгшиж, гүнзгийрүүлэн суралцах боломжийг олгодог онцлогтой. Тиймдээ Jet Spring Festival 2026-гийн тайзнаа англи хэл, дуу хөгжим, бүжиг, дизайн, дурсдаг урлаг, баримл, спорт зэрэг олон чиглэлээр жилийн турш эзэмшсэн мэдлэг чадвараа нэгтгэн хэрхэн хөгжиж байгаагаа эцэгчүүд болон олон нийтэд боддоор харууллаа. Энэ жилийн хаврын арга хэмжээний онцлог хэсгүүдийн нэг нь Монгол Арт галерей зохион байгуулсан уран зургийн үзэсгэлэн байсан юм. Учир нь Jet олон улсын сургуулийн сурагчид 2021 оноос эхлэн жил бүр өөрсдийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, үзэсгэлэнгээс олсон орлогоо нийгмийн сайн сайхны төлөө зориулж, тусламж хэрэгтэй олон хүүхдүүдэд бодит дэмжлэг үзүүлсээр ирсэн юм а. Тухайлбал 2021-с 2022 онд үзэсгэлэнгийн орлогыг цөлийн сарны Охтын асрамжийн газарт, 22-оос 2023 онд үзэсгэлэнгийн орлогоор гэрэл болон Мана Няра асрамжийн газарт, 2023-аас 2024 онд үзэсгэлэнгийн орлогоор Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн сэхэн амьдруулах тасагт шаардлагатай судасны Памбапрад, Сангархан дүүргийн нэгдсэн эмнэлгийн удаан хугацааны эмчилгээтэй хүүхдүүдийн тасагт зориулж номын болон нээн тогтжуулж өгсөн. Харин 2024-өөс 2025 онд 100% хүүхэд хамгаалах байрны орчин нөхцөлийг сайжруулахыг зориулсан бол энэ жилийн үзэсгэлэнгийн борлуулалтаас цугларсан бүх орлогыг сурагчдын зөвлөлийн шийдвэрээр тусгай хэрэгцээд сургууль таниулахаар болсон байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүд нь зөвхөн хандив тусламжаас гадна сурагчдад нийгмийн хариуцлага, нийгмийн идэвх оролцоо, бусдыг ойлгох, хүндлэх сэтгэл, багаар ажиллах чадвар зэрэг үнд чанаруудыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тооцсон зохион байгуулдаг байна.